Сайхан уу? Мимигийн сувг тавтай морил. За өнөөдөр би та бүхэнд Дубайн одоо шоколадыг Дубайн шоколад л арай. Дубайн шоколадыг та бүхэнд ревю хийж үзэх гэсэн. За би өнөөдөр болохоор Үлкэрийн шоколадыг авсан. Бас Дубай яг тэр амтын гаргасан ийм бичээний юмтэйг нь хамт хийж үзүүлэх гэж. Тэгэхээс өмнө хэвэл нэг гоё Дубай тийм жоохон юм чинь жоохон тийм нэг жоохон мөнгөцөн ихтэй хүмүүс энийг авч идэх байхгүй юу. Тэгэхээр жоохон тийм баян тийм гоё мэдрэмж өгөх юм бол тэгэхээр жоохон Habibi гэсэн нэртэй дуу сонсч үзье. Beğen ve kaydet. Daha sonra satın al. Uygulama. Hey nerd, will you be my prom partner? Habibi гэдэг нь хаана байгаа юм бэ? Би юм бичлэгнүүд үзнэ үү? TikTok дээр, Instagram дээр тэгээд хаана идэм бол зардаг юм болов уу гэд бодогддог ч юм уу. Би тэгж базаар байгаад өнөөдөр энэ шоколадыг авсан бид. Тэр миний амсаж үзэх Дубай шоколадны брэнд нь гэх юм бол Үлкэрийнх байна. Хүмүүс одоо юм идэж уухтаа хаанаас гаралтай бас мэдэх шаардлагатай гэж би бодож байна. Үлкэр нь болохоор 1944 онд Турк улсад Стамбул хотод байгуулагдсан. Амттны одоо брэнд нэ. Дубай шоколад нь болохоор маш олон төрлийн юм билээ. Тэгээ надад хамгийн түрүүнд олдсон нь болохоор хамгийн дажгүй санагдсан Үлкэрийнх байсан. Тэгээд энэ болохоор тийм ч үнэтэй бас биш. Бас тийм ч хямдхан бас биш. Одоо бол Туркид бол маш олон төрлөөрөө байгаа. Өстөө хийгээд зарж байгаа тийм кафенууд ч байна. Яг иймэрхүү одоо брэндүүд хүртэл бүр ингэ савлаад гаргацсан бүр битүү байгаа юм чинь хаасаагүй. Өнөөдрийн гол дүр болох шоколад татчих үзье. Ингэж би ингэж онгойлгож чадахгүй байхгүй юу? За яг үнэндээ бол би шоколадын тийм их дуртай бол биш. Би зөвхөн хар шоколад иддэг. 70% тай. 50% тай, 60% бол идэж чаддаггүй. Тэгээд яг Монгол гоё шоколад идэж штэ гоё. Говийн шоколаднууд гоё. Өөр бас альбан голд чинь яханах вэ? Альбан голд бас гоё идэж штэ. Тэгээд урлан шоколад. Энэ хайлтж. Бүгдээ энэ нөгөө нэг та хэрэг бичлэг үзсэн бол энэ шоколад дундлах нь одоо шингэн ногоон юм ингээд урсах хэрэгтэй байхгүй юу? Тэгэхээр хэтэл урсах нь үгүй үгүй үзье. За харагдсан ингэж харагдчих. Хангаж таглаа. Хайлах байх гэсэн чинь ийм ээ. Гэтэ ногоон нь харагдаж байгаа зү. Харагдаж байна уу? Бүгдээ харж үзье. Доторх нь юм юу гэмэрч юм бэ? Дотор нь юм харжигнуур Макс Анжин дотроо нэг юм шаржигнээ нэг юм үтэй ядчтэй. Яг тиймэрхүү заяа. Дотроо тийм нэг бичээний амттай юм шиг, бичэнтэй юм шиг тийм амттай юм. Гэтэ гоё юм байна. Гаднах шоколад нь болохоор юу юм бэ? Гаднах шоколад нь болохоор яа нөгөө энгийн тэмхүү байдаг нөгөө сүүлийн шоколад шиг юм байна. Доторх нь юм нэг дотроо одоо тийм нэг бичэнтэй шоколад. Тийм л юм байна. Тиймэрхүү амт. Жааны Турк амт гэж яг үндэ Турк шоколад шиг амт гэж. Уусаа Турк брэндтэй энэ бол гэтээ шоколадных нь одоо төрөл нь Дубай болохоос биш ер нь бол Турк компани Дубай шоколад.
энэнийг хөтөлж байгаа юм байж байгаад үнэлье заяа. Ер нь би зүгээр ганцхан шоколад үзчихснээс гэж бодоод авсан л та. Тэгээд энэ болохоор Дубай бичиг гэсэн байгаа байхгүй юу? Бас энэ нэг юутай, юм самартай. Туркд болохоор яг энэ самар нь болохоор амар огоод заяа. Энэ самраараа төрөл бүрийн хийдэг заа. Бараг хоолндоо хутгаад идэх нь холгүй амар хэмнэг хийц мэдэх байхгүй. Тэгээд би та нарт юу хийц мэдгийг ингээд гоё хальт зургаар ч юм уу бичлэгээр үзүүлнэ. За одоо бүгд амсч үзье. Тараа! Ийм байна. Ногоон өнгөтэй. Ямар тач ногоон өнгөтэй. Ногоон өнгөтэй ингээд ингийн бичиж шиг. Ийм бүгдээрээ амарч үзтээ. Тийм нэг тусгай жоохон тийм нэг өөр төрлийн амт яг байх үед байна. Гэтэ манай Короког бол гүцэхгүй. Короког мэднэстэй нөө шоколадтай байдаг. Нөө цэцгээтэй. Нэг цаан кремтэй гэж өгдөг лээ. Тийм байдаг штеп. Ер нь яг тиймэрхүү дүү бичэм байна. Дотроо ийм нэг самартай юм байна. Үнэндээ бол би тийм амар хүлээлт бол үсээггүй. Яагаад гэвэл энэ нь яг би Дубайд очиод идэх юм бол яар өөр амттай хальтаа. Илүү оригиналыг нь авч идэх боломжтой. Тэгээ би болохоор одоо ингэ Туркд байгаа тийм учраас би Турк гэх брэндийг авч идэж чадна гэсэн үг. Яг нь авбал нэлийн удаан хугацааны дараа авах хаа. Дубайгаас наашаа авна гэхлээр чинь. Тэгээ би Дубайгаас ирдэг бас нэг юунуудын сайн мэдгүй. Тэгээд үсгээс ер нь бол залхуурсан. Тэгээд хурдхан шиг Дубай шлээд ямар хамттай гэдгийг яагаад ингээд Турк хүмүүс хүртэл ингээ амар дуртай аваад ингээ хүлээж аваад байгаа юм бол гэж би бодоод тэгээд та бүхэн ч гэсэн бас YouTube-ос бага бичлэг үзэн бах гэж бодоод тэгээд бичлэг хийхийг хүссэн. Тэгээд энэ бол ямар тач тийм бол муу бол биш, тийм бол сайн бол биш. Яг сошиал орчинд бичсэн байсан одоо тэрний бичлэгийг бодоход тэр бичлэгнүүд амар тийм нэг яг мэржлийн камераар авсан ингээл амар гоё олон зүйлүүд байгаа ч гэсэн айгуу гоё амттай харагдаад байсан байхгүй. Тэгээ би энийг аваад үзсэн чинь за ер нь баг 10-аас 5.5 оноо. Энэ бол угаасаа манай Короковч гэзгүйсэн л та тийм. Гэтэ яг нэг хар кофе мофидээ ууж муухад л зүгээр л юм шиг. Хаяа авч идэхэд бол зүгээр л нэг чинь надад тэгэхээр нэг бас нэг 6 оноо гэх юм уу? 10-аас 6 оноо. За ерөнхийдөө тийм байна. Тэгээд бичлэгийг минь үзсэн баярлаа. За та бүхэн имжлэг таалагдсан бол лайк дараад subscribe хийгээд намайг бас дэмжээрэй. Би тэгээд дараачихан бичлэгнүүдийг бас хамгийн сайнаар илүү гоё ингээд чанартай хийхийг хичээнэ. Тэгээд баярлаа. Үзэн баярлаа. Биштэй. Хөвчөнд жоохон хөлтөөцсөн заяа. Тэгээд жоохон хөлтөөцсөн байгаа дэр намж үзье. Юу нь ялгаагүй юм байна.